Бид Дундгой аймгийн Адаацэг сумаас сурвалжлага бэлтгээд ирлээ. Учир нь энэ өвөл Адаацэг сумын сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг төсвийн байгууллагууд огт халаагүй байна. Уг нь дээрх байгууллагууд тусдаа нам даралтын зуухаар халаалтын асуудлаа шийдэж байсан ч энэ жилээс нэгдсэн халаалтын систем холбожээ. Гэвч нэгдсэн халаалтын системд холбогдсноор өрөөний температур 4-5 градусаас хэтрэхгүй байсаар хүмүүс ажиллах, сурч боловсрох боломж нь хязгаарлагдсан байна. Бид нар тав тухтай ажиллах нөхцөл боломж бол үүндээ одоо бол бараг нийлэн байхгүй байна. Бүх багш нарын одоо гар хөлний янгны хоолой нүвдэх гэх мэтлэн бүгдээрээ л одоо нэг суур өвчний их усүртэй болж эхэлж ийн л гэсэн үг байгаа. Тэгэл доош яг жоохон суугаад ирэхлээр хөлбөрөөс амар хүйт. Сэв хөдлөж хүүхдийн тэл гар хөл энтер бол ерөөсөн яг л нэг хүүтэй шуутай юм амар хөө. Зөвөр өрөөндөө 30 минут суухлын гадаа байгаа юм шиг гар ингэж хайрч бүр ингэдэг бүр ингэ сууж манай хойдлын тэр Булангийн ангийн 7А-гийн хүүхдүүд бол үнэхээр намраас энэ өвөл бол эрүүл мэндээр яг хохирж байгаа шүү дээ. Энэ 6 бэж гэсэн. Яг амар хүүтэн бид нар ингээд гадаар хувцтайгаа ороход бүр амар сэгж юм чаа. Тэр хүүхдүүд бүхэл бүтэн тэр ангид 7 цаг хөргөн амт бүр нүүр нь хөхөрцөн, гар нь хөхөрцөн, хүл гар нь хүүтэн. Тэгээ 2 цагийг бараг хичээл орохгүй өнгөрөөж байгаа ш. Тэгээд нар орж ирж тэн тавиа. Тэгээ хүүхдүүд маань бужигнжээж тэгжээж л нэг арай ээж дулаан болж 10 цагаас эхлээл хичээл орж эхэлж байна. Наашаана ирж ийн нөгөө халаалт яаж ийнү гэхээр нөгөө хүчин чадлан дийлж ийнү гэхээр ингээд байгаа. Сенсгүй зуухтай гэж байгаа. Сенсгүй зуухтай. Тэгээд нүүрс маш их голж байна. Нүүрсний чанар шалтгаалж байна. Тэгээ одоо бид нар сая яг цагаан сарын 9-ээр кесар хагалгаа орсон. Тэгээ кесар хагалгаа ороход бид нараас нэмэлтээр тэн залгаж ирсэн. Тэгэл шинийн одоо баг 10 марууд хүртэл бас нэлээд хүйжсэн бахаа. Тэр үед бол дандаа бид нарт нэмэлт тэнтэйс. Сэтгэл ажиллаж байна. Тэгээ энэ 10 сараас ажиллах болсон гэсэн үг. Сургуулийн санд ингэж ирүүлсэн. Бид нарыг халуулж байгаа үед бол энэ халаалт бол арай дээр л байдаг байсан. Нэг хэл ам ийдгүүлээс одоо л их үйтэн байна л гэдэг. Одоо энэ номын сангийн энэ ч хүүхэд эндээс ирж тойрч одоо нүсэл хаагур тойрох уу? Энэ татварыг нь харал да. Энэ ч одоо хүн моцгөлтөн яг нүц хүн одоо шөнүүд шахам бол хоолой тас авч харах байх гэдэг. Ийм бэхлэгээ байх юм ч. Ийм аюултай барьж. Тэгээд одоо энэ айлууд чинь ингээд нүс ингээд тавтахаар ингээд хойлоосон. Энэ ч одоо яг одоо энэ уулын энд барих зориултгүй хийсэн юм байл л дээ. Тэгээд өөр газар байхсан одоо тэр аавсын сумаас ийшээ тэр хуучин тэнд ч байна гэж хүмүүс хэлсэн бил. Тэнд барих систем ингээд энэ зүүн гээд барих яачихсан шүү дээ. Тэгээд одоо энэ тортог нөгөө ялгаах өндөр яндан хийсэнгээс адилхан юм. Энэ өвөл даарсан уу? Даарсан. За хүүтэн байхад хэцүү байсан уу? Хэцүү байсан. Миний гар хөлбөл даардаг. Амар дарж ирээ хүүтэн байхад манайхад зөрөгтэй багш хүүтэн байна гэж зөрөгтэй зүйлсэн. Энэ үл их хүүтэн байсан. Өнөөдөр манай 9 алтанд их хүүтэн байгаад тэгээ 11 болоход манай нар тусаад дулаан болсон. Тэгээд бас би юм бичиж чадахгүй байсан. Өмнөх 7 хоногт болохоор гар бэрээд хичээлээ хийж болохгүйсэн. Тэгээд зарим нь ханаа түрээдсэн. Хэцүү гар мар бэрээд юу бал малха барьж хахад гарч юу ягаал бэрэл бичиж болохгүй. Хүүтэн үед тухтай хичээлээ сайн хийж ойлгож чадчих юм уу? Чадахгүй байна. Зарим нэг бэйл мэйл өмсдөг шүү дээ. Санд хайж мараад тэр Дулаахан сууж чадахгүй. тэгэл завсарлахаар парн дээр очиж зогсоол тэгэл хичээл орохоор суугаал тэгэл заримдаа ганц хоёр хичээл ордгүй хүүтэн байна гэд яг та ангидаа байж тэгээд энэ бүр нэг хасгаргаа орж ирсэн. Бүр энэ дээр яваадсан байхгүй. Энээс доошоо энэ төр унаад гайгүй дээшэл явцлаа наар 15 6-аар орж ирсэн байна. Тэр хүүхдүүдийн уран салраас анги дулаахан болоод тах шиг. Тэр хүүхдүүд нөгөө сал дээрээ суухаар бөхснөөс хайраад байгаа шиг яг хүүтэн чулуун дээр сууж байгаа юм шиг өвдөөд ингээ байж чадаад сууж чадахгүй байсан. Тэгээд ус цэвэрлж бүр хасах тавтайгаар хөлдсөн. Тэгээ ангийн хүүхдүүд нөгөө хэрэндээ нөгөө хүүт юм чи халуусан оон штэ. Тэгэхээр ус нь хөлдөм чи яаж нөгөө хин гэсгүй. Тэгээ нэг юм хүүхдүүдийн амсгалаар нэг 4-5 нарай дээр дулаацчих эхэллээ. Хүүхдүүд ингээ хичээлээ хүүтэн байхад хичээлээ ойлгохгүй ингээд хүүхдүүдийн гар мар нь бүр бэрээ тэгээд 2-3 хоног болоод арай тэр хүүтэн орчинд арай гайгүй дасаж эхлээд хичээлээ гайгүй хийдэг болсон. Тэгэл сургууль дээрээ тэгээд хүүтэн болохоор ханаа төрнгээ курцгтэйгээ тийм бал ороод бичиг тийм хэцүү өндөрлөлтөө.
За уг нь нэгдсэн халаалтын системтэй болсноор зардал хэмнэж халаалт сайжрах ёстой ч байдал эсрэгээр эргэж байгууллагуудын халаалтын зардал 2-3 дахин нэмэгдсэн байна. За түүнчлэн галчнаар ажилгүй болжээ. За тухайлбал цэцэрлэг сард 2 сая гаруй төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 5 сая орчим төгрөг халаалтын зардал төлөх болжээ. Галч нарын зардал бол одоо бусдаар гүйцэтгүүлэх бараа ажилгүйчдийн зардал буюу гэрээт ажилтны цалин гээд нэг 12 сая төгрөгийн төсөвтэй байсан баг. За 12 сая хэдэн зууртай шилээ. За би тэрийг бас яг сайнаар мэдгүй. За ямарс нэг 12 сая төгрөгийн. За халаалтын яг нүүрсний зардал бол нэг 7 сая орчим байсан. 7 сая орчим байсан. Тэгэл бид нар нэг үндсэндээ нэг 20 саяд бол багтаагаад үйл ажиллагаагаа явуулцдаг. Халаалтын асуудлыг ингээ явуулцдаг байсан бол одоо бол бид нар сард 4 сая 200 мянган төгрөгөн дээр гэсэн баха. Би нэг сарын дээр би гараа хэсэг зурсан да. Чи бас 8 сар халаагаад тооцоход 8 сараар тооцоход 32 сая гаруй төгрөг л авгарчих واخ. Тэгээд ирэхээр нэг 20 саяд халдаг байсан эд чинь 30 хэдэн сая төгрөг гараад ирэхээр чинь бас төсөвт бас асуудалтай болчихж байгаа. Дээрээс нь энд чинь бас 4 хүн ажиллаж исэн шүү дээ. 4 хүн ажиллаж исэн. Тэгэхээр цаана нэг галчаа бид нар яг сантехникийн ажилтнаар авч үлдсэн 3 хүн бас ажилгүй болж байгаа юм байсан байна л гэж би харж байгаа шүү дээ. 6 галчтай байсан бол одоо 2 сантехникч үлдээд бусд нь бол одоо ажилласаа гарсан байгаа. Багш нар бид нар бол нэг яг тодорхой сайн бол мэдэхгүй. Сардаа нэг 2-3 сая төгрөг зарцуулдаг гэсэн бол одоо бол 16 сая төгрөг бараг төлөвлөж байгаа гэсэн тийм юм бол одоо багш нарын хурал дээр одоо удирдлагууд мэдэгдсэн байгаа. Сургуулийн хичээл одоо яаж төсөл мөнгө хаанаас ядгийн чи 20 сая. Цэцэрлэг хэдэн сая ч хэлээ. Тэгэл эмнэлэг хэдэн сая хэлээ. Тэгэл уулын чи дор болоод байсан юм чи тэгэл ийм болчиход тэгэл хэлэхээр одоо ямар ч тийм юу авдаг юм шиг байна. Хэл хамаа авалцдаг. Энэ бүхний гол шалтгаан нь аймгийн удирдлагууд гэж иргэд үзэж байна. Учир нь аймгийн удирдлагууд бүх сумдаа 2-2-оор нь хуваавч халаалтын системтэй болох ажлыг гардаа хийсэн байна. Ингэхдээ ямар нэгэн тендер зарлахгүйгээр өөрсдийн хамаарал бүхий компаниараа бариулсан гэж иргэд үзэж байна. Тухайлбал Адаацх сумын төсвийн байгууллагууд 1 сараас эхлэн Эрмүн жишг гэх компанид халаалтын төлбөрөөр шилжүүлж хэлсэн бөгөөд энэ нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сүхбаатарын худургийн холбоотны компани гэж тэд хэлж байна. Сүхбаатар гэдэг хийж байгаа хүний л ажил гэсэн. Эрдэнэ тэрэл ирүүлсэн хэдэн хүнтэй ирээд хэдэн авчраад тэгээ манай сумын иргэд хурлын дарга хэлсэн. Манай энэ багийн бас иргэдийн юуны дарга байдаг бас энэ цэцэрлэгийн багш хийдэг тэр чицэндэл хэлсэн. Одоо захирал мөхрөл хэлсэн байдаг. Манай эрхлэгч сургуулийн менежер бас л хэлсэн. Тэгэл одоо тэрний үгэнд ичнэ хэлээд үгэнд нь ороогүй тэгээд ямар ч юу гэж байлцсан нэг өдөр ирэл зураг аваад тэгээд засаг дарагт бас хэлсэн засаг дарга миний мэдлээс Сүхбаатар хийж байгаа ажил л гэсэн. Нойлын ус нь хөлдсөн, нойл нь хөлдсөн гэл одоо сая чинь нэг хэсэг яриа гарлаа. Тэгсэн чинь тэр үед чинь одоо аймагаас дарга нар нь ирсэн. Сүхбаатар даргач гэсэн өөрөө ирээд энэ хөлмөрчтэй уулзаад хэлсэн. Би тэр хурал дээр нь бол одоо ажилтаа явж сууж чадаагүй. Гэхдээ бол тэр яг орлогч ямнаас сонсоход бол тэгж байгаа. Та нар тест одоо ганцхан сарын хугацаа байна шүү дээ. Хавар байна гэж юу гэсэн үг вэ? Хавар болж байгаа ганцхан сарын хугацаа тест гэж хэлнэ гэж юу гэсэн үг болохгүй шүү дээ. Асалтар бол ингэж бодож байгаа байхгүй юу? Сүхбаатар дарга аймгийн хурлын дарга болохоос ч тэр энэ юу хийдэг юм уу юм? Тийм үстэй. Энэ трансыг ухуулаад энэ холболтод холбодог өөрөө тийм сантехникийн мэрэгжлийн байгууллага хүн юм уу? Би бол мэдэхгүй тэрийг. Тэрийг бол одоо анхнаасаа эхэлж бол тэр юу яасан байх. Тэр мэрэгжлийн байгууллага хийчих болов гэж би ойлгосон. За гэвч стандартын шаардлага хангахгүй дээр байгууллагуудыг халааж дийлэхгүй төсвийн мөнгнөөс авдаг татаасыг 2-3 дахин нэмэгдүүлж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах боломжийг хаасан халаалтын нэгдсэн систем гэхийн ажлаа эргэн харах эсвэл хууль ёсны дагуу дахин барих шаардлагатай гэж нутгийн иргэд оршин суугчид үзэж байна. За үгүй бол холбогдох хувийн шүүхийн байгууллагуудад хандгаар төлөвлөснөө бидэнд хэлсэн юм а.